За 3 хоногийн хугацаа дуусаад машин маань бэлэн боллоо. За өнөөдөр манайх Prado 150 тоноглох чинь энэ бол Кизилээс ирсэн. За бараг 2000 орчим километрийн цаанаас гээд тоногнуудаа захиалаад бүх юмаа хийлэхээр одоо хүрээд ирлээ. Энэ машин дээр манай дээр хийж болох үс их тоноглолуудыг хийх гэж байна. 3 хоногийн дараа ямар хөө болохыг хамтдаа харцгаая. За 3 хоногийн хугацаа дуусаад машин маань бэлэн боллоо. За бид нар энэ Prado 150 дээр болохоор ARB Bull-Bar-ыг зөвлөж гисэн. За ARB Bull-Bar-ны хувьд бол бүгдээрээ мэдэх бах те. Аюулгүй бүх системүүд хэвэн ажиллана. Дээрээс нь одоо ингээ олон төрлийн винч, гэрэл, антен гэх мэтлэн станц бүх юмнуудын антенны суурь гэх мэт сойрууд байгаа. Тэрнээс гадна энэ машины хувьд болохоор юм мэдрэгчүүдийг нь бас энэ дээр нь гаргаад өгсөн байгаа. За доошлуулах юм бол бид нэр энэ дээр ARB илгэний хамгаалт суурилж гисэн байгаа. Бас нэмээд энэ машин маань Safari Snorkel суурилсан байгаа агарын хоолой. Тэгээд BP51 амортизатор бүрш дээд гарыг бас суурилж өгсөн байгаа. За дээвэр дээр болохоор бид нар нөгөө base rack хачаа, Nacho-гийн булангийн гэрэл, ARB сүүдвч яг үндсэн хэрэглэгчдийн маань хамгийн сонирхдаг бүтээгдэхүүнүүдийг суурилсан байгаа. За хойно болохоор бид нар энэ машинд Kaimar хойд хамгаалтын гүприйг суурилж өглөө нэг дугуй үргэжтэйгээр тэгээд Kaimar-ийн хойд гүприйг манайхан мэдэх бах бүгдээрээ энэ булангийн гэрэлтэй порховны суурьтай ирдэг. Нэмээд мэдрэгчүүдийг нь бас хойно гаргаад өгсөн байгаа. Үргэлжлүүлээд дотроо бид нар болохоор энэ машинд ARB компрессор болоод уртлын air lock-ыг бас суурилж өгсөн байгаа. Air lock-ийн удирдлагууд нь компрессорын удирдлагууд энэ дэр гарчихсан байна. За компрессор нь энд суурилгдсан байгаа. За компрессор одоо дугуй мууг хийлэхэд бол эндээс шууд холбоод дотроос хасаагаад холбоод хийлчин. Энэ болохоор нөгөө уртлын air lock-ийн холболтын ихийг шахдаг хэсэг нь эндээс явж байгаа гэсэн үг. За ингээд энэ машин маань ингээд аялалд бэлэн болсон байна да.